Итгэл үнэмшил гэдэг нь миний төлөө санаа тавих авгай сэтгэл гэж байгаа. Би түүний нэгэн хэсэг гэдэгт итгэхийг хэлж байгаа юм. Итгэл үнэмшлийг танай гэрийг сахиж байгаа ээжтэй тань зүйрлж болох юм аа. Яг л гэрт ээж тань байхад ямар мэдрэмж төрдөг тэр мэдрэмжийг хэлж байгаа юм. Авран нэгүүлсэх сэтгэл. Итгэл үнэмшил хүнийг яг ийм болгодог. Итгэл үнэмшил бол бэлэг. Би яагаад бэлэг гэж байгаа вэ гэхээр та түүнийг бий болгохын тулд ямар нэг юм хийх боломжгүй. Та итгэж байна, тэгээд л болоо. Та стресс болон хэрэггүй бусад зүйлсээс ангиж ирч болно. Харин итгэл үнэмшил бол угийн оршиж байдаг. Илүү их цэцэглэн хөгжиж байдаг. Гял цал гантхийг сөхөөд үзвэл итгэл үнэмшил хэзээний тэндэ байж л байдаг. Гэмзэмгүй байдалд итгэл үнэмшил оршдог. Нөгөө тагвар итгэл үнэмшилд гэмзэмгүй байдал оршдог. Эдгээр хоёр зүйл нэг нэгэнтэй ууссан байдгийг. Итгэл үнэмшил бол зүрх толгой хоёрын нэгдэл. Зүрх хайрыг мэдэрдэг. Оюун ухаан, дүн шинжилгээ, дүгнэлт гаргах, хамаатуулах үйлдэл хийдэг. Харин эдгээрийн завсарт юу байж болох вэ? Дан ганц оюун ухаан сэтгэл хөдлөлгөхөөс илүүтэйгээр итгэл үнэмшил байдаг. Энэ хоёр бол итгэл дээр суурилж нэгддэг. Учир шалтгааны улмаас итгэл үнэмшилтэй байна. Учир шалтгаангүйгээр итгэл үнэмшил байх боломжгүй. Учир шалтгааны улмаас итгэл үнэмшилтэй байна. Учир шалтгааны улмаас итгэл үнэмшлэн алдана. Учир шалтгаан гарган ирж чадахгүй бол итгэл мохдог. Энийг мухар сүсэг гэж нэрлэдэг. Харин учир шалтгааны улмаас итгэл үнэмшилт нь бэхжиж байвал та түүнийг үнэн гэж нэрлэдэг. Миний хэлж байгаа зүйл ойлгомжтой байна уу? Итгэл байвал хайр оршино. Итгэл байсан цагт хайр дэлгэрдэг. Итгэл үнэмшил байхгүй бол хайрч үгүй. Тэг биш гэж үү? Та хайртай хүнтэй итгэхгүй байж түүнийг хайрлаад байж чадах уу? Боломжгүй зүйл. Итгэл үнэмшил бол учир шалтгаан, оюун ухааны дүгнэлт болон сэтгэл хөдлөлийн зааг дээр оршдог юм. Та итгэл үнэмшилгүй байхаваас сэтгэл хөдлөлийн хувьд эрүүл байх боломжгүй. Тийм ч учраас амьдралд итгэл үнэмшил чухал байр суурь эзэлдэг. Өөртөө итгэх итгэл, өөрийн амьдарч байгаа нийгэмд итгэх итгэл, харагдахгүй хэрнээ оршиж байдаг тэнгэрлэгт итгэх итгэл. Аль эсвэл ямар нэгэн далд хүчинд тэнгэрлэгт итгэх итгэл. Эдгээр нь итгэл үнэмшлийн 3 төрөл юм л да. Нийгэмд итгэл үнэмшлийг тань буруугаар ашигладаг хүмүүс байсаар ирсэн. Тэд итгэл үнэмшлийг тань алдагдуулдаг. Иймэрхүү зүйл олонтоо тохиолддог. Таны итгэж явсан зүйл таны итгэлийг хөсөрдүүлэх явдал байдаг. Та нэг зүйлд бат итгэлтэй байх хэрэгтэй. Үнэн хэзээд цаг хугацааны сорилтыг давна. Үннийг тодорхой хугацаанд бүснүүлж болно гэхдээ устгаж үгүй хийх боломжгүй. Итгэл үнэмшлийг хөсөрдүүлж болно. Гэхдээ устгаж үгүй хийх боломжгүй. Энийг чин бишрэл гэдэг юм. Чин бишрлийг ямар ч сорилт үгүй хийхгүй. Хичнээн их сорсон ч улам бэгтсээр байдаг.
Амьдралд хүнд хэцүү үе тохиолдоход олон хүний итгэл үнэмшил сорилтонд орж бурханд итгэх итгэл нь алдардаг. Чухам хүү хүнд хэцүү үед л итгэл үнэмшлийн үүрэг маш өндөрт тавигддаг. Хүнд хэцүү үед итгэл үнэмшлийн үүрэгтэй илүү өндөрт тавигддаг гэж хэлвэл ойлгомжтой байх байх. Харин ийм үед хүний итгэл алдрах тохиолдол олонтаа тохиолддог. Биеийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар аль эсвэл өөр ямар нэгэн асуудлаар итгэл үнэмшил алдарч болно. Сэцэн мэргэн ухаан таны нэг хэсэг болохын хувьд тантай хамт оршиж байдаг. Энийг газар хөдлөлөгч тэсжүүлдэх боломжтой гэж үздэг. Сэцэн мэргэн ухаан газар хөдлөлөгч давна гэдэг. Бүх юм нуран унаж байсан чи итгэл үнэмшил танд цаашаага үргэлжлүүлэн явах эрч хүчийг өгдөг. Бид авгаас сэтгэлийн нэг хэсэг учраас бүх зүйл сайн сайхан болно гэсэн итгэл үнэмшил таныг авч гардаг. Бүх зүйл сайн сайхан болно гэсэн мэдрэмж таныг аварна. If you like this video, don't forget to click the like button, comment and share. Subscribe to this channel for more.